байхгүй. Тэгээ шинэ спорт. Гэхдээ сүүлийн үед айгүй хандлттай байгаа. Тэр спортыг очиж туршиж үзье гэж бодоод тийшээ явах гэж байна. Хаа нууц шул яг өдөр төрн таксинд яваад хэдэн төгрөг хавцаа олдох бол мэдчих болов. Бодно шүү дээ. Аймаг сүртэй орж ирсэн үү? Сайн суужээ юу? Сайн сууцгааж юу? Надад нөгөө дээл бэлгэлдэг багын андан байна. Сая бараг хожигдонго алдлаа. Би чинь хамаг хүчээрээ л тоглолоо. Оно. За сайн байцгаана уу Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр Золбоо нь хаана ирсэн байгааг та бүхэн харж байгаа. Солонгос биш Монголдоо ирсэн байна. Өмнөх жил Монголдоо ирээд Солонгост буцаж очиод ер нь бол нэлээ харамссан. Яагаад гэвэл Монголдоо энийг хийхгүй явдаа гэдэг нэг бодсон зүйлс зөндөө байсан байхгүй юу. Тэгээ энэ зам Монголд байх хугацаанд тэр бүх зүйлээ хийгээд явнаа. Ер нь бол нэлээ харамссан зүйлсээс юу байсан бэ гэхээр очиж үзээгүй газруу зөндөө байсан юм блэ. Тэгээд энэ зам Монголд байх хугацаанд тэр очиж үзээгүй бүх газруудаараа очиж үзээд явнаа гэд төлөвлөсөн байгаа. Тэгээ Монголдоо цаашдаа гой влог, сонирхолтой влог зөндөө оруулах болно. Тэгээ өнөөдөр бүгдээрээ хайчих юм бэ гэхээр пикетбол гэдэг нэг шинэ спорт гараад ирсэн юм блэ. Шинэ спорт гэхүү нэг одоо пикетбол гэж мэдхүү. Манай эдитер мэдэхгүй гинэ. Тэгээд харин хүмүүс мэдэхгүй байгаа хгүй. Тэгээд шинэ спорт. Гэхдээ сүүлийн үед айгүй хандлттай байгаа. Айгүй хүмүүс сонирхож байгаа. Тэгээд тэр спортыг очиж туршиж үзье гэж бодоод тийшээ явах гэж байна. Тэр газар нь хаана байдаг гэдэг. За зайсанд байдаг гэсэн. За тэгвэл араас хэдүүлээ такси бариад зайсан руу явцгаая. Монголд ер нь юм ер нь их амар болоод байгаа юм билээ. Одоо шууд ингээд уцаараа такси дуудчихна. Тий. Дуудлага баталгаажуулах. За таксига дуудчихлаа. Тэр үнэ. Амраа мен таксинд суучлаа. Оргил центрийн хажууд гэсэн те саяны нэг Carrefour чинь. Оргилынхаа яг урд талд нь нэг цагаан том сансар Carrefour гэсэн. Тэгэл юу төв хаалгаар нь ороод баруун талын лефтэнд цугаал дөрөв давхарт гараад ирэхээр нөгөө Goku Gym гараад ирнэ. Тэгэл пиклбол руу орох гэсэн ихлээр угаасаа замын заадаг гэж. За окей ойлголоо. За тэгээ энэ 100 золбоо нь ер нь айгүй спортлог вэ гэж бодож байгаа. Тэгээд пикетбол туршиж үзье гэж бодож байгаа. Тэгээс нэг бокс туршиж үзье гэж бодож байгаа. Тэгээд нөгөө UFC-аас туршиж үзье гэж бодож байгаа байхгүй. Тэгээс очиж үзье гэж бодож байгаа газрууд ч зөндөө байна. Энэ 100 ер нь бол нэлээд завгүй баг. Тэгээ Монгол гоё дулаахан байна. Эх орондоо ирчихэр гоё юм уу? Монголд түгжрээ хэр байна ах? Гайгүй юу? Зарим газараа түгжирж байна. Газараа гайгүй тийм. Ер нь эвийн таалуудаа яваад гайгүй. За. Хаа нууц шул яг өдөрт ер нь таксинд яваад хэдэн төгрөг хавцаа олдог бол мэдчих болов. Болно шүү дээ. Би ажуухан шиг гараад ингээд орой нэг 8 цаг хүртэл явхад бол би нэг 150-аас 160 мянган цаас олдог. Зүгээр бүр яг ингээд өглөө эртхэн гараад орой бүр нэг 12 хүртэл явах юм бол зүгээр дугаа 200 гаруй мянган цаас олно шүү дээ. Бас гайгүй. Бүр аз таарах юм бол одоо нисэг рүүхэн таарах юм бол 300 гаруй мянган цаас авах бас магадaltaй боломжтой. Ямар юм дээр бас соёл одоо энэ хүмүүс залуучууд ч гэсэн ерөн соёлтой л байх юм бол ерөөсөө энэ амьдрал чинь гайгүй. Энэ хамгийн гол нь ядуур одоо энэ өлсөөд байна, архичин болцсон байна, бөбөө болцсон байна. Эднэр би ялангуяа энэ бөбөө нэрийг бол бүр хүн ачаатай байх юм бол амьдрал байна шүү дээ энэ чинь. Гэтэ ахаа нэг юм байгаад байгаа. Би бас яг энэ дээр тантай санал нийлж байгаа зүйл байна. Бас нэг бодож байгаа нь юу гэхээр архиудаг болцсон, архины донтой болцсон хүмүүс бага наснда ер нь жоохон тийм хэцүүхэн амьдрал төссөн. Одоо нэг бага насны травма гэж нэг юм байдаг байхгүй юу? Одоо бага наснда их шарх авсан гэсэн үг. Одоо ээж аав нь зодтой одоо хүч хилдэгч юм айскул ямарваа нэгэн тийм ээж аавынх нь аль нэг нь архиудагч юм уу те. Тийм юм харж ирсэн хүүхдүүд ер нь том болоод бас яг ээж аав нарыгаа дураагаад тийм архичин болох магадлал айгүй өндөр өгдөг гэж байгаа байхгүй юу? Та тэрийг бодгүй тэр хаал хамаагүй архи хүний өөрийн сонголт гэж бодож байна уу? Би бол тэрийг бодоод ингэж бодож байна. Ерөөсөө ямарваа юм ажил хийж сураагүй, юмд хүрээгүй, тэгсэн мөртлөө их сургууль соёлсон, эрхлээ төсцсөн заа юу. Тэгээд нэг амьдралын жоохон хэцүү тулгамдаад ирэнгүүт тэд нэг тэрийг даван дуулж чадахгүй шантраад ажимаар юм орчиж байгаа.
Ерөөсөө энэ залуу хүүхдүүдийг хүүхдийг харж өгч шөлөөтэй байлгадаг л хамгийн буруу. Энээс болж залуу улсууд салалт бий болдог. Хүүхдийн өөрсдөө нь харуулах. Өөрсдөр нь харуулах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор нөгөө чинь нөгөө завтай болохоор шоуд нь тэгээд архиун хүүхдээ хараа завгүй бол тийм зөвхөн хүүхдээ өргөж өгөөд хүүхдээ аваад ажиллаа хийгээд ингээд амьдарч байгаа хүнд ямар зав байх юм. Гэхдээ энэ ахын хэлж байгаа бол яг үнэн шүү. Би яг нэг найзаасаа сонсч байсан. Би өнөөдөр нэг гарч шоудах гэж байна. Тэгээд хүүхдээ яах чаа гэсэн чинь ээж аав харчдээ маа гэдэг чийсэн байхгүй юу. Тэгээд ээж аавдаа харуулад ер нь бас ингээд шоуддаг хүмүүс ч яг мэрсэр байдаг юм шиг. Танаа эхнэр чинь ер нь ингээд яг таны ярианаас сонсоход бол айгүй сайн хүн байдаг юм шиг байна. Та ер нь сайн яваа эр хүний хажууд мундаг хатан ухаантай эхнэр байдаг гэж хүүхэд ер нь хэр санал нийлдэг вэ? Тэр 100%. Тийм үү. Яагаад гэвэл миний эхнэр маш сайн хүн байдаг байхгүй юу. За хаячлаа. Баярлалаа хаа. Батамжтай яар. За такси дотор ахтаа шүү дээ. Нилээ бууллаа. Айгу хөөрхөн штэ. Айгу гоё ах байна. Илэн талангүй шүү дээ. Ер нь манай монголчууд ер нь жоохон тийм ичимхий мөртлөө яг ингээд тулаа харьцахаар айгу гоё тийм ээлдэг хүмүүс байдаг шүү дээ. Найрсаг. Хаана ирсэн байгаа юм бэ гэхээр зайсанд Гоку жим дээр ирсэн байна. Тэгээд зайсан шинэ салбар нээгдсэн юм биш үү? Би хорооллынхаа салбарт явж байгаа. Тэгээ өчтөр айгу сони юм болсон заяа. Яасан бэ гэхээр хорооллынхаа жимд бүртгүүлэхээ ордог байхгүй юу? Тэгсэн чинь захирал нь яг байж таараад захирал нь надтай ч 1988 оны 1 сарын 28-нд төрсөн. Яг нэг онд нэг өдөр төрсөн найзууд төлбөрөө төлөх гэсэн чинь зүгээр чи ингээ үнгүй яв гэдээ намайг 3 сар үнгүй явах ирэх өгсөө. Баярлаа. Тэгээ та бүхэн зайсанд ийм гоё шинэ салбар нээгдсэн юм байна. Тэгээ ирж бас бүртгүүлцгээгээрээ. Тэгээ энэ чинь бас гоё пикетболын талбай байгаа гэсэн. За сайн байцгаана уу. Аймаг сүртэй орж ирсэн үү. За энэ ингээд пикетболын талбай. Одоо ингээд тэнд манай Амраа найз пикетбол Монгол улсын пикетболын ерөнхийлөгч. Сайн байна уу? Золбоо. Соёлоо. Сайн суужээ юу? Сайн сууцгааж юу? Надад нөгөө дээл бэлгэлдэг багын андан байна. Сайн байна. Дөрмөн их гоё энгийн тэгээд одоо бүх насныхан тоглох боломжтой. Сурахад илүү хялбар. Тим спорт байгаа. Тэгээ одоо хэдүүлээ тоглолцоо ямар ч тест. За тэгэхээр золбоо хувцас олчлоо. Ийм хувцас зүгээр үү? Зүгээр шүү дээ. Тэгээ ер нь бол чөлөөтэй хувцлах юм бол ямар ч хувцлах юм шүү дээ. Тэгээд энэ нөгөө нэг газрын теннисний аркадыг бодвол жижиг юм байна. Ширээний теннисний аркад гэдэг бол бас. Ширээний теннисний аркадыг бодвол бас арай том юм байна. Бөмбөг аягүй сони юм байна. Дотроо ямар ч нөгөө нэг юу байхгүй. Юу гэдэг вэ? Агаар байхгүй тий. Нэг юм пластик байгаа. За. Одоо барилтаа хэдүүлээ ихнээсээ яг ингээл ойлгооч тий. Газраас авч байгаа юм шиг. Ингээ барьчихна гэсэн үг. За. Би ингэж барьчих гэдэг юм. Харин эртэх зэрэгтэй. За ингэж барьж байгаас бөмбөгөө. За. Тий. За тэгээ падлынхаа нөгөө талыг солино штэ одоо. Нөгөө талаар. За чи бол юм шууд тоглочих юм шиг байна. За чи энэ баг шууд тоглочих юм байна. Гоё юм байна. Өө. Сонирхолтой байна. Ийм талбайтай. Энэ ч нэг 13 уртаашаа 13 өргөшөө 6 м гоо. Одоо энэ нэг улаан хэсэг ба штэ тий. Энэ хэсгийг кичен гэж нэрлэдэг байхгүй. Энэ нөгөө воли хийж болохгүй буюу ойлгохгүйгээр авахын тулд чи ингэж кичен рүү гიშгчээд бөмбөг ойлгохгүйгээр авч болохгүй гэсэн үг. Манай ойлгосонгүй. За энэ киченд харилцаж хагаад чи ингэж гიშгээд саяны шиг ойлгохгүйгээр авч болохгүй гэсэн үг. За энийхээ ард зогсож байгаа үедээ бол ингэж ойлгохгүй авч болох нь шүү дээ. Энэ бөмбөг энэ зөөлхөн унвал урагшаа гიშгэж орж болно л гэсэн. Энэ юусоо пикетболын хамгийн гоё дүрм нь энэ хэсэг байхгүй. Энэ дээр нь унах юм бол би дотгошоо орж болно. Болно. Орохгүй бол тий одоо бөмбөг энэ хавьд байж хат чи урагшаа гიშгчээд ингэж цохиж болохгүй нь шүү дээ. Одоо үндсэндээ энд ирээд чи шууд зогчих юм бол айгүй давуу талтай болчих гээд байгаа шүү дээ. Тийм байна. Тэгэхээр тэрийг л хязгаарлал чи заавал энэний ард зогсож жагаад воли хийнэ гэсэн үг байхгүй юу? Воли буюу нэг ойлгохгүйгээр авахыг хэлээд байгаа шүү дээ. Тэгэл болоо. Тэгээд дөрөв болоо. Одоо хоёр харилцаад үзтээ яг саяны шиг. Яг ийм спортын суурьтай хүмүүс хамгийн гоё нь энэ үү.
Ингээ шууд харилцсан гэсэн. Ой. Яг болж шүү. Болж гин үү? Тий. За ашиг. Одоо чи нөгөө энийг заавал ингэж нийлүүлэх. Тийм нийлүүлнэ гэсэн тий. За. За. За яг Одоо би орно тий. Одоо орж зөв яг ойлгосон. Тэгээ энэ уртлын хэсгийг л хамгийн их анхаарна гэсэн. Өө ичи бүр шууд тоглолцоор юм. Аркеттай спортуудын төрлөөр яг энэ нөгөө пиклболын сингс гэдэг ганцаарчсан төрөл нь одоо яг нөгөө зарцуулж байгаа энерги, кардио, калориор хамгийн өндөрт гараад ирсэн байна. Газрын дээс идрээс ингээд яхаар ойлт нь бага болохоор хүн өөрөө бөмбөгөөд дагаж ингэж доошоо суусаар гоод яг одоо нөгөө юм хүний айгүй хэрэгтэй хэсгүүд айгүй сайн хөгжиж Булчин сайн ажиллах юм тий. сууж байгаа юм шиг болно гэсэн үг. Битээр нэг тоглоод үзэх үү шууд. Хоёр гараар бийж болох юм уу? Болно. Яа. Тоглолт эхлээд баг 10 минут өнгөрлөө би нэг ч оноо авч чадсангүй. Нэг оноо авнаа яварсан. Нэг оноо аавна гэж үзэх юм байна л да. Одоо эхлэе. Би оноо авчлаа. Эхний оноо авчлаа. Эхний оноо авчлаа. Хоёр оноо. 5-2. Алдчихжээ. Баярлаа. Сайн тоглолт юм. Сайн тоглолт юм. Өөр амар нэг шүүж үзсэн явж байгаа. Өнөөдөр бичлэг аваад байсан. Амар ядарч байна яа. За тий анх удаа энэ пикетбол гэдэг спортоор хичээлж үзлээ. Тэгээ өстой гоё юм байна. Надад таалагдлаа. Ер нь баг хөлн бүг тоглосноос дээр санагч байна. Яагаад гэвэл хөлн бүг чинь аюу нэг контакттай спорт шүү дээ. Тэгээ бэртчих гээд байдаг байхгүй юу. Тэгээд энэ болохоор яг ингээд сэтг татж байгаа тоглож байгаа болохоор нэг тийм дасгал хийсэн мэдрэмж авч байна. Одоо би бүр ингээд нийл хөөсөлцсөн байна. Амар ядарлаа. Гэхдээ би ингээ ядарсан чи тэр хүн яагаад шүү гэдэг байгаа байхгүй юу. Ерөөсөө ядраагүй гэдэг байгаа байхгүй юу. Манай хоёр яг нэг байнга бэлтгэлтэй байдаг болохоор ядрахгүй байгаа л та. Би нөө анх хоёр тишээ гүгээс та нилээн ядарлаа. Тэгээ одоо бүгд яг энэ мэрэгжлийн хүмүүс нь яаж тоглодгийг харцгаая. Мэргэжлийн хүмүүсийнх нь энэ хүч цогц мөгч байгаа шат өөр юм байна. Сая надтай зүгээр ингээд хайлт ингээд харилцаадсэн юм шүү дээ. Хүмүүсээс амар тоглолт юм байна гоо. Ингэт юм биш үү? Вау. Би ингээд хантай харилцчихэд юм уу? Ингээд дасгал болсон юм биш үү амраа? За хоёлаа ингээ 11-ээр тоглоод За. надаас 3 оноо авал гараад хоол авч үзье. Окей. Би ийм боцон дээр бол үнэн дуртай шүү. Би 3 оноо авах юм уу? Би 3 оноо авах юм шүү дээ. 3 оноо авал би хоол авч. Чи 11 оноо авах юм бэ те? За 0-0. Нэг 3. За нэг 0. Би амраа гэсэн чи бүр айгаадах шиг байна. Бүр сандарч. Мачи. Яа. 3 оноо авах шүү дээ залбоо. Ер нь уушаад яваадах юм уу? Яа нэ амар өндөгчлөө. Хойно байх юм бол айгүй ингээ хоёр тал руу гүн гэхгүй юу. Тэгэхээр энэ голд ирээд
амрааг дагаж хөдлөх хэрэгтэй байхгүй. Амар хайчих нь ерөнхийдөө амрыг ингээд дагсхийгээ. Ард авахар нь 2 тийш амжихгүй гэдэг үү? Тэгэхээр урд болохоор ингээд хамгаалцдаг байхгүй ингээд. Би гэхдээ энэ жоохон савсгаж тоглох шиг байна те. Арай их илүү хөдөлгөө гэдэг нь те. Үгүй гайгүй. Үгүй юу? Гайгүй. Фүү үлээч. Оо хой. Маа. Тэгвэл. Баярлаа. Уул нь оруулаач. Дуусахгүй юу? Дууссан юу? За. 11. Ингэж мэдлэх хэрэгтэй юм уу те дуусаад. Ингээд таад. Яа. За. Жохо амар амар ятар. За та хоёр тоглол. Би жохо амраад. Юу дуусгая. Монгол улсын шгшээ багийн тамирчин. Монгол улсын төрийн далбаатай пикетболын тийм ээ. За. Аха. Ийм шгшээ багийн тамирчин хүнтэй тоглох чинь тэгээд 11-ээр те. За 0-0. За. Яа ямар хүчтэй гараад юм бэ? Сайн гарах үст те. Ноостой амар хүчтэй гараад юм байна. Баярлалаа. Яа харахгүй мундаг юм. Толбог пикетбол ирж туршиж үзэж байгаад маш их баярлж байна. Тэгээд пикетбол гэдэг спортыг ерөнхийдөө амраа найз сайн сонсцсон баг. Тий, ер нь сонсч анх удаа тоглож үзлээ. Ихтэй гоё. Үнэхээр гоё спорт. Тэгээд ер нь бол гүдэг шатар гэж нэрлэдэг спорт байгаа. Тэгээд сүүлийн үед ер нь дэлхийд дахна маш алдаршиж байгаа. За нэг олон юм яг яриад яг пикетболыг угаасаа тэр Монголд айгүй сайн хөгжүүлдэг манай амраа ерөнхийлөгч маань маш сайн хийж байгаа. Тэгээд бид нар цэргүүд нь залбаатайгаа ам тоглосон чинь үнэхээр залбаа бүр үнэхээр мэдрэмжтэй юм байна. Би тэгээд дотроо хартсан байхгүй юу? Чи өмнө нь ширээн теннис тоглож ирсэн юм уу? Газрын теннис тоглож ирсэн юм уу? Агаарын теннис тоглож ирсэн юм уу гэж асуусан чи үгүй гинэ. Аль тоглоог. Ягаад ингэж асуусан бэ гэхээр энэ гурван спортын нэгдэл байхгүй юу? Тэгсэн чинь юусэн анх удаа тоглож байгаа гэхэд oh my god би бүр гайхсан. Чи үнэхээр амар мэдрэмжтэй. Магтъя. Сая бараг хожигдонго алдлаа. Би чинь хамаг хүчээрээ л тоглолоо. Анхны хүмүүн гэж хайрал тоглоог байхгүй юу? Тэгэхэд л бүр үнэхээр 7 хоноо алдчихлаа шүү дээ би сая. Үнэхээр мэдрэмжтэй. Тэгээ Максиски гэрхээ гоё яг тэр чигээр нь оруулж хараасаа. Хэдүүлээ нэг 2-2-оор бас хуваагдаж байгаа тоглолт юм байна тий. Энэ чинь нөгөө нэг mixed doubles тэгээд singles гэдэг юм төрлөөт single гэдэг төрлөөттэй байдаг. Одоо чамд double-ыг үзүүлье. За тэгвэл хэдүүлээ шууд хуваагдаж байгаа нэг тоглолт үзье. Боцоо юу юм гинэ? Боцоо юу юм гинэ? За хоолнд. Надад биш юу гэдэг энэ өдрөө над руу өгөөд хараа. Над руу өгөөд шүү. За. Чи уртаа гэж. Ээж юу. Амра. Мань өөр займ тавьж тоглож байгаа шүү. Хобаа! Яна! Ээж! Амра шинэ. 또 사요. 사요 헌더래. 자, баярлалаа шүү дээ. За тэгээд амраа битээр сая тоглож байгаа хожигдсон. Тэгээд хоёр бүсгүүдээ хоол авч өгөхгүйд Солонгос хоолны газар ороод ирсэн байна. Тэгээд хамгийн хямдхнаас нь захиалаа. Би одоо яг энэ Монголд 100 байх хугацаанд ер нь монголчуудын яг ийм сонирхдаг спортуудыг очиж туршиж үзье гэж бодоод байхгүй янз бүрийн спортууд. Тэгээ өнөөдөр хамгийн эхний спорт хоёр найзынхаа тоглолтог пикетболыг ирж сонирхож үзлээ. Надад бол үнэхээр таалагдлаа.
Тэгээд цааш тэр нь сурж байгаа заавал энэ хоёроос өшөөг авна. Яавар үг шонд сонсон. Тэр хугацаанд чинь бид хоёр бас л амар болсон байна дөө. Цаг хугацаа явагдсан бид хоёроос чаашлаа л байна. Камер асцсан байхад бид хоёр хожсон. Тэгээ унтарсны дараа шууд манай хоёр очсон. Тий. Одоо сая жишээлбэл бичлэг үзэж байгаа хүмүүс өө чи гайгүй спорт ш. Би нэг хичээлж үзье гэдэг юм бол яаж хандах вэ? Тэрийг нэг гоё хэлээд өгөхгүй те. Бас үзээ сууж байгаа хүмүүсээс би тогломоор байна гэд хандвал хаашаа хандтыг ер нь танах. Энэ пиклболын спортыг ямар ч сан сонирхоод хичээлж үзье гэх юм бол одоо Монголын пиклболын холбооны Instagram болон Facebook-ийн холбогдох хуудасуудыг энэ доор байрлуулчих багтай. Тэгээд тэрүүгээр дамжуулаад холбогдвол бас энэ одоо сургалтууд хаана ямар сургалтууд явагддаг тэр талаар мэдээлэлүүд авч болно. Бас золбооны энэ зунжингаа спорт туршиж үзэж болохоор өөрийнхөө спортыг сонирхуулъя гэсэн хүмүүс байвал над руу холбогдоорой тий. Би йога туршиж үзье гэж боддог байхгүй. Хооноо би нөө фэйсбүүкээр хайлтад нөө рилс хийгээд таслаад байсан бичлэгүүдийг аягүй үздэг байхгүй. Аха. Тий. Нөө тийм Томоко подкаст хийгээд. Оо яг үнэ. Заримдаа ер нь аягүй Бид хоёр шинэко шүүмжлсэн юмнууд гарч ирээд юм байна. Тэр мөрийг үздэггүй юу өөрөө. нэг тоодгүй шүү дээ. Тоодгүй. Тий. Яг уу харж л байдیں۔ Тэгтээ тоодгүй юм. Тэгтээ чамайг айгүй маш зөв хичээнгүй залуу юм байна даа л гэж боддог. Баярлаа. Өшөө явуулаа даа. Одоо Монгол юу хийдэг вүлээ? Подкастерчин гэсэн шүү дээ. Нэг хүн чи подкастера хийгээд байна уу гэсэн чи би тий гэсэн чи подкастер чи юм уу гэж. Манай соёлооч эмэгтэй теннисчтэй бас дээгүр нэг ихний нэг чигтдэг. Тий. Одоо Монгол баг клубүүдийн хооронд тэмцээн зохиолт юм. Тэгээд тэрэн дээр хандаа соёлоо гэдэг хоёр хүн хослоод сүүлийн 3 тэмцээнд энэ хоёр хамтарч орж байгаа байхгүй. Тэгээ Монголд 16 тоглохдоо нэг ч хожигдлгүй явж байгаа. Эмэгтэй хослол байхгүй. Би одоо хэрвээ орохоор бол нөө анхан шатныхын ангилд тэмцээнд гэж орно шүү дээ. Би анхан шатныхын тэмцээнд нэг орж үзэх юмсан. Харин тийм. За тэгээд өнөөдөр Амрагийн Монгол улсад хөгжүүлсэн пикбол спорттой тэгээ хөгжүүлж байгаа энэ спортын тоглож үзлээ. Тэгээд ер нь цаашдын төлөвлөгөөг нь бас асуумаар байна. Тэгээ одоо 2 жил гаруй явлаа шүү дээ. Тэгээ ямар төлөвлөгөөтэй байна. Тэгээ тэрийг нэг үзэгчтэй сайхан танилцуулчихгүй юу? 5 сарын сүүлээр бид бүхэн бас нэг Азийн пиклболын холбооны APBA гэдэг одоо хятадтай нэг том холбоо байдаг. Тэрнийхээ нэрмжит тэмцээнийг Монгол улсдаас нэг авах гээд явж байгаа нэг тим ажил байгаа. За тэгээд дээрэс нь Монголын пиклболын холбоо өөрөө Эрдэнэ хотод бас нэг салбар холбоотой болсон. Тэгээд тэд нар маань бас 6 сар гараад нэг нээлттэй тэмцээн хийх гээд бэлдээд эхэлсэн. За тэгээд 6 сар гарахаар ер нь Монголын пиклболыг сонирхож байгаа сонирхогчид болон тамирчид за хятадын нэг Шинжэн, Бээжин гэсэн хотуудаар нэлээд том тэмцээн, олон улсын тэмцээнүүд өөрсдөө оролцохоор байна. 5 сарын сүүлээр бас нэг Солонгос зохиогдож байгаа пиклболын тэмцээнүүдээр явах сонирхолтой. За тэгээ 9 сар 10 сараар төхүүлээд 26 оны одоо Монгол улсын аврах шалгаруулах тэмцээнээ бас 5 төрлийн нээлттэй төрлүүдээр хийх төлөвлөгөөтэй одоо яг ингээд төлөвлөгөөнийхөө дагуу явцгааж байна да. Гэтэ сая өнөөдөр тоглож үзээд надад бол үнэхээр таалагдсан. Гоё спорт. Амар авьяастай байна. Гэтэ ер нь зүгээр би спортын авьяастайг нь бол мэддэг. Би тэрч багасаа сакс нилээ их тоглодог гэсэн ба байрныхаа амар шалтгаалж байна. Битүү нэг баг болчих юм бол баг хож удахгүй. Ер нь тэр нөгөө тухайн хороолуучи байрны гадаа байдаг шийднүүд тэр чинь тэгээд тойроо явдаг л шүү дээ. Тэрнээс хойш тэгэл яг ингэж хамт тоглоог уудсан юм байна. Тэгээд гоё байна. Ирсэнд баярлалаа. Ийм гоё юм дээр оруулж байгаад баярлалаа те. Нэг тоглоо хийчих биш цаашдаа оролдоороо те. Тэгээ өнөөдөр бол нэг удаа тоглож үзээ шууд дахиж тогломоор санагдаж байна. Өнөөдөр ямар ч сайн юм гоё спортоо танилцуулаад хамт хичээллээ зааж өгсөнд баярлалаа. Тэгээ хичнээн хожигдоод хоол авч өгч байгаа ч гэсэн гоё ээ нөө. За бид тоолоо идчих гараад ирлээ. Тэгээ манай хэд сая яваад өглөө ажилтаа хүмүүстэй. Би та бүхэнд энэ газрыг харуулах юм бол Монголд бас ийм гоё газар нээгдсэн юм байна. Нээгдээд 2-3 сар болж байгаа гинэ. Тэгээ харсан чинь бас сүүлийн үед Монгол барилга энтриг бол бүр үнэхээр гоё барьдаг болчихжээ. Та бүхэн ингээ харах юм бол бүр гоё харагдаж байгаа шүү дээ. Тэгээ сая тэнд очиж хоолоо идчихээд тэгээ бас Монгол маань бас гоё ийм гоё моол нээгдсэн байна.
Ямар ч гоё. Юу барыг Солонгос цааш байна. За одоо цаанаас нь такси бариад гэрлүүгээ харнаа. Өнөөдөр өстой гоё спортоор хичээлчлээ. Тэг гоё Солонгос хоолны газар ороод Солонгос хоол идчихлээ. Монголдо ирсэн өстой гоё байна. Цаг агаарч айгүй гоё байна. Солонгост бол одоо айгүй халуун болж эхэлж байгаа. Монголд одоо баг ийм дудаа хувцастай явж байгаа жоохон сэрүүхэн байгаа байхгүй юу? За тэгэхээр золбоонд гэрийнхаа гадаа хүрээд ирлээ. Монголд ер нь сэрүүхэн байна тий. Гівгэнд хөтөрчлээ. Айгүй салхитай болчихлоо. Тэгээд өнөөдөр ямар ч гэсэн гоё амраа найзтайгаа шинэ спорт туршиж үзлээ. Тэг пикетбол гэдэг үнэхээр гоё спорт байд юм байна. Цааш золбоонд хичээллэе гэж бодож байгаа. Тэгээд бас үзэж байгаа үзэгчтэй гэж хэлэхэд Монголд өөрийнхөө хичээлж байгаа спортыг танилцуулах сонирхолтой хүмүүс байвал золбоороо холбогдоорой. Тийм. Золбоор очиод гоё спортыг нь туршиж үзэн шүү. Өнөөдрийн бичлэг та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд золбоонд энэ зунжанга Монголдо байх учраас та бүхэн золбоо ТV-гээр сонирхолтой бичлэг зөндөө орох болно. За тэгээ өнөөдрийн бичлэгтээ хамтдаа үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр. Bye.